Тэгээ би харин ингээд дүүтэйгээ их ярахыг хүсдэг. Тэгээ манай хоёр ага маань Япон. Миний нэг эгч маань ахаад Япон. Тэгээ би харин тэрийтэй их ярахыг хүсдэг. Хай, цуги. Монгоро. Хай. Ваташи ва? Монгоро. Жин. Хай, ваташи ва? Монгоро жин десу. Хай. Хай, коре ва? Нихон. Хай, коре ва? Хай, нихонжин десу. За манайх энэ жил хүн болох багасаа төсөл хамрагдаад за нийт 5 сургууль буюу 1-р сургууль, 5-р сургууль, 8-р сургууль, 12-р сургууль, шинэ хөгжүүлсэн сургуулиудаас нийт 5 сургуулиас 200 гаруй хүүхэд сургахаар ерөнхийдөө хүсэлтээ өгсөн. За одоогоор бол юу 120 гаруй хүүхэд Японы хэлийг анхлан суралцаад 1 сарын хугацааг үзэж байна. За хүүхдүүдийн хувьд бол 1 сарын хугацаанд бол ер нь хирогана үсгээ бол бүтэн үз дуусгаад за өдөр тутмын үг хэллэгүүдийг чийжлээ. За одоогоор бол бүрэн уншдаг болсон 4 хичээлээ цааш үргэлжлүүлээ явж байгаа. За хүүхдүүд бол ерөнхийдөө өөрсдөө сонирхолтой хүүхдүүд бүртгүүлж өөрсдөө өсөлтөөр явж байгаа болохоор ерөнхийдөө хичээлд оролцож байгаа байдал нь бол маш сонирхолтой өөрсдөө ч айгүй сонирхож судалдаг. Би том болоод Япон руу явна гэж бодож байгаа болохоор Японы хэлний сургуульд яваад багштайгаа өглөө орж ирэхтэйгээ сая Коничива гэд мэдлээ. За би танарт өөрийгөө Японоор танилцуулж үзүүлье. Хажимимаште ваташи ва намае ва Номентукс десу. Ваташи ва 10 歳です. Ёрошику онегашимасу. За хүн болох багасаа төсөл нь бол за ерөөдөө хүмүүсийн айл өрхүүдийн амжиргааны төвшин өөр байдаг. За тэгэхээр ямар ч сан одоо Дорнот аймагт бол дунджаар 50,000-аас 150,000-ийн хооронд сургалтын төлбөртөө одоо секс дугуйлангууд ер нь ихээхэн байдаг. Тэгэхээр тэр болгоныг эцэг эхчүүд төлөөд сар болгон тогтмол сургалтанд хамруулж чадахгүй бас эцэг эхчүүд байдаг. Тэгэхээр энэхүү төслийн маань яг гол санаа нь гол одоо онцлог нь бол айл өргүүдийг ер нь санхүүгийн боломжийг үл харгалзан хүүхд бүрийг тэгш энэхүү хөтөлбөрт хамруулах нь гол зорилготой. Энэ нь бол гол чухал зүйл гэж бодож байгаа. За бүх хүүхдүүд бол сурах эрхийг тэгш олгож байгаа гэсэн үг. Сэмэцганы намайг баяр гэдэг хобби 1-р сургуулийн дөрөв би ангис сурдаг. Би энэ жил Японоос руу аялна гэж би боддог. Би энэ Япон хэлэнд яваад маш их зүйл сурж байгаа. Багштайгаа маш их хамтарч сурж байгаа. Би өөрөө Япон хэл сурах маш их сонирхолтой. Хажимимаште ваташи ва намае 2 歳です. Ваташи ва намае 10 歳です. Монгоро кара десу. Ёрошику харагидимасу. Тэгээ би харин ингээд дүүтэйгээ их ярахыг хүсдэг. Тэгээ манай хоёр ага маань Япон. Миний нэг эгч маань ахаад Япон. Тэгээ би харин тэрийтэй их ярахыг хүсдэг. Тэгээ болохоор би Япон хэл сурч байгаа. Би одоо та нарт ингээд өөрийгөө нэрийг бас насыг Японоор танилцуулъя. Ваташи ва намае ва Кисүгэн десу. Ваташи ва намае ва 10 歳です. Монгоро караку ёромадс. За манай сургалтын төвийн заа харагдсан гол онцлог бол ерөнхийдөө хүмүүс бол гадаад хэлийг бол хэрэглэх гэж сурдаг. За тийм болохоор ер нь бол зөвхөн цаас барал нийлүүлээд бичээд байхгүй айл болох өдөр болгон ашигладаг. Жишээ нь бол хүүхдүүд эрэхтэй өглөөний мэнд охоёго займас гэдгээ японоор хэлж орж ирж гин. Тараад явахдаа саюнара сенсей явлаа шүү баяртай гэдгээ хэлж гин. За түнчлэн бол хичээл дээр яг голцоо хэрэглэгддэг одоо чинь багшаа 0 орж болох уу? Багшаа хоцроод ирчлээ орж болох уу гэдэг үгнүүдийг хүртэл японоор анханаас нь хэрэглээд явцдаг. Тэрэндээ уялдаад бас Япон соёлыг бид нар зөвхөн хэлд заахаас илүү Япон соёлыг бас давхар хүүхдүүдэд нэлээд сайн зааж өгдөг. Яаж мэдлэх үү, яаж одоо жишээлх юм бол багш одоо 10 жилдээ сургуультай
багш нартайгаа мэдлэгтэй бол явуутан дундаа ч юм уу ер нь бол хүүхдүүд мэдлэхгүй шүү дээ. Тэгээ яг зогсоод сайн байна уу багштайгаа яг сайхан мэдлжээд явдаг чинь тэр жишээний соёлоодыг бол ерөнхийдөө хүүхдүүдэд нэлээд сайн зааж ойлгуулдаг. Энэ хизээ байна хүүхдүүд ээ. Гадаа ямар цаг болж байна? 12 цаг болж байна те. Өдөр. За өдөр юу гэж мэдлэх вэ гэхээр конничива. 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 За. Яваад ирээ. Иттекимас. За хэлээд үзээрэй. Иттекимас. Энэ үгнүүдийг өнөөдөр үсэж байгаа үгнүүдийг хүүхдүүдээ өдөр тутамдаа байнга хэрэглэх болохоор та дороос ээжил чинь заяа. Байнга хэрэглээд гэрийнхэн чинь Японд мэдгүй байсан ч гэсэн ангид чинь Японд явж байгаа хүүхдүүд байгаа штэ. За тэр хүүхдүүдтэйгээ адилхан харьцаад явна шүү. За өдөр тутам хэрэглэдэг үгнүүдээ. За тэгээд яг хичээл явуулж байгаа арга барил нь бол хөгжөөнтэй байдлаар за тэгээд дээрэс нь зурагт үзүүлэн ашиглаж хоорондоо харилцан ярилцаж асуулт хариулт юм байдлаар хүүхдүүдэд бүгдээрийн чөлөөтэй оролцуулах байдлаар ерөөдөө хичээлээ явагддаг. Бойлыг хүүхдүүд ерөөдөө яагаад их сонирхоод судлаад байна вэ гэхээр ерөөдөө ихтэй сургууль бол Японы одоо шинжлэх ухаан, техник технологи бол нэлээд хөгжиж байна шүү дээ. За тэр ч утгаараа ерөөдөө 10 жилийн хүүхдүүд төгсөөд ерөөдөө Японд сурах сонирхолтой болсон хүүхдүүд их байдаг. За өшөө дээрэс нь хэлэх нь бага насны хүүхдүүдийн онцлог нь бол ерөөдөө бүгд аниме буюу аним үздэг. За тэрийг шимтэн үзэхийн тулд одоо жишээ нь аним үзэхийн тулд одоо Японд сурж ийна гэсэн хүүхдүүд бас нэлээд байгаа. Манай сургуулийн төв бол Дорнот аймгийн Хэрлэн сумын 4-р баг, элит хотгоны 208 дугаар байранд байрладаг Гоос English сургуулийн төв.